За намайг төр болдодыг би Дорногов аймгийн Сайншин цумаас ирсэн. Газрын тосны үйлдвэр амар гоё амар том бүтээн байгууллага болохоор тэгээд ягаад энэний нэг хэсэг нээж болохгүй байж гэж бодоод сургуулаа төгсөөд Монголд ажиллах. Одоо энэ үйлдвэр чинь би бол одоо Монголын эдийн засгийн сэргийг айгүй том зөвлөл гэж хараад байгаа болохоор тэгээд Монголдоо л ажиллана да. Үйлдвэртэй ажиллана. Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэлийн 4-р курс дөнгөж сая диплом эцсийн хамгаалалт, жинхэнэ хамгаалтанд орсод гарч ирлээ. Миний дипломын сэдвийн хувьд гэх юм бол зарим полимерийн материалаас одоо шингэрүүлэлт дээр моторын төлөв гаргах боломжийн судлаа гэсэн сэдвээр диплом хамгаалсан. Өөрийгөө бол бас айгүй адтай тооцож явдаг. Тэгээ ингэж одоо Монгол боловсруулах үйлдвэрт ингэж захиалгаар сураад төгсөж байгаа ер нь анхны төсөлт болж байгаад их баяртай явдаг. Наваг Чойдог Жанс гэдэг өөр ханга аймгаас. Аймаг төв. Тий, төв. Яг ингээд сонголтоо ирэхдээ яг гээж аав өдрийнхээ хамт дэрэгтэн байж байгаа хэлсэн аахгүй. Ярилцж агаад би бас тэгээд мэдээллийн хайгаад жоохон мэдлэгтэй орчихсон. Яг нөгөө боловсруулах үйлдвэр баригдаж байгаа гэдэг юм байна. Мэдээд. Ер нь одоо чиний зорилго юу вэ? Зорилго бол одоо ерөнхийдөө ингээд энэ сургуулаа төгсөөд эх орондоо ажиллая гэж бодож байгаа. Үйлдвэртэй. Сая газрын боловсруулах үйлдвэрийн хаяг талаагийг боловсруулах технологийн төсөл сэдвээр хамгааллаа. Энэ мэргэжлийг нэлээд олон мэргэжлийг одоо судалсны үндсэн дээр одоо энэ мэргэжлийг одоо ирээдүйд одоо улс их орны хувьд ч гэх юм одоо тэгээд эдийн засаг одоо улс их орны хөгжлийн хувьд ч одоо үр ашигтай гэж үзээд одоо илүү боломжтой болоо гэж сонгосон. Одоо тэгээд үзэж байгаа юм шүү дээ тий. Дөнгөж сайн хамгаалтанд орж байгаа. Цаашлын сэтгэл автомат програмаас гарсан зөвшөлтийн үр дүн. Тэгээд энэ шугаас асны зэрэг хэлийг сони. За газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл бакалаврын одоо хөтөлбөрийн дипломын одоо төсөл хамгаалах ажил одоо эхлээ явагдаж байна. За энэ мэргэжлийн онцлог нь бол одоо Монгол улсад баригдаж байгаа 1.5 сая тонн газрын тосыг боловсруулах үйлдвэрийн одоо инженер техникийн ажилчдыг одоо Монголд анх удаага одоо бэлтгэн гаргаж байгаа юм онцлогтой. Энэ оюутнуудын дипломын төсөлтийн сэдвийг бас Монгол газрын тос боловсруулах үйлдвэр төрийн өмчт компани одоо яг процессын инженерүүд өгсөн. За мөн бас энэ инженерүүд бол энэ төсөлт оюутнуудын дипломын төслийн зөвлөхөөр ажиллаж байгаа. За өнөөдөр манай энэ дипломын төсөл хамгаалуулах зөвлөлийн дараагаар яг одоо манай энэ инженерүүд маань очиж ажиллах Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн гүйцэтгэх захирал доктор Алтан Цэцэг бол комиссийн дараагаар ажиллаж байгаа. Ер нь энэ мэргэжилтнийг бэлтгэх санаачилга бол Монгол газрын тос боловсруулах үйлдвэрээс гарсан. За ингээд бол Монгол газрын тос боловсруулах үйлдвэр дээр Монгол улсын ихтэй сургуулиудын төлөөллийг авч уулзаад хамтарч хэд хэдэн уулзалт хийсний үндсэн дээр манай шинжилгээ ухааны технологийн их сургуулийг сонгосон. Сургалтын хөтөлбөрийн одоо агуулга ямар байх вэ гэдэг тал дээр их маш олон удаа санал солилцож. За ер нь бол ихэнх саналыг энэ Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд захирал бол гаргасан. За ингээд бид нэр хөтөлбөрөө боловсруулад боловсролын магадлалыг итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр бол 22 оны 3 сард бол оруулаад ингээд шинжилгээ ухааны технологийн их сургууль дээр сургалт явуулах тусгай зөвшөөрөл авсан байж байгаа. За тэр үеийг харьцуулахад өнөөдөр бас бид нар анхныхаа инженерүүдийг одоо ингээд төгсгөн гаргаж байгаа да. Техникийн эрхлэгчийн хувьд бол их баяртай байна.